Өглөөний мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. Тэгэхээр хятадын хүү одоо бас их хурлын мэдээллүүд бас ихнээсээ гарч эхэллээ. Тэгэхээр энэ хүү мэдээллүүд дээр бас ямар асуудлуудыг улс төрийн яг эдийн засгийн талаас онцолж байна. За энэ хүү мэдээллүүд нь цаашдаа 2026 оноос хуулаад яг ямар үр дагаварт хүрэхээр байгаа вэ гэдгийг та биднэрт бас тайлбарлаж өгөөч. Миний олж мэдснээр бол одоо бараг 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө бол бараг 150 хуудас. Тийм хятадаар бол 150 хуудас тийм материал байна. Тэгээд ойролцоогоор 18 бүлэг сэдвийн 62 заалт одоо тийм бүхий тийм том одоо хөгжлийн төлөвлөгөө тийм байгаа да. Тэгээд яг нь ерөнхийдөө бол хятадын GDP бол одоо 140 тэрлион юан хүрлээ. Тэгээд энэ чинь бол одоо ойролцоогоор бол доллараар бодвол бараг 20 тэрлион доллар байгаа. За тэгээ эх 5 жилд бол дундаж өсөлтөө 4.5-аас дээш байх. 5 орчимд байх гэдэг тийм төлөвлөгөөтэй байна. За тэгээд өөр олон зүйлүүдийг дурдсан байна. Жишээ нь одоо 14-р 5 жил юу одоо ололт хүртсэн бэ гэдгийг хэлсэн байна. Жишээ нь одоо ажил хүчний одоо боловсролын түвшин гэхэд 11.3 жилийн түвшинд очисон байна. Одоо хүмүүсийн дундаж одоо боловсролын түвшин гэхэд тэгэхээр одоо 12 жилийн суур бүрэн дунд боловсролын одоо тийм хөгжилтэй гэж бодвол 11.3 жил гэдэг бол одоо ерөнхийдөө бол нэлээд өндөр түвшинд очиж байна гэсэн үг ажиллах хүч. За хүн амын одоо дундаж наслалт бол 79 байгаа. Одоо би бол ойлгохдоо 15 дугаар 5 жил дээр 81 хүргэнэ гэж ойлгосон. За тэгээ бусад таны дурдсан одоо алдагдал бусад эдийн засгийн тооцоонууд бусад одоо хотчлтын нөхцөл байдлуудыг энэ төр өсгөнө гэсэн юм байна. За энэ жилийн хувьд бол хотчлтын хувьд бол нэг 61%, 68% байгаа. За 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд бол 71% хүргэнэ гэсэн байна. За яг энэ өнгөрсөн 5 жилд бас нэг юм харж байхад бол хятадын одоо хотчлт одоо барилгажилт орон сууцны зах зээл энтрийн бас савлгаанууд их явсан байна. Тэр савлгаан дээр бол одоо хятад улс бол нэлээд одоо хөдөө орон нутгийг хөгжүүлэх болоод мөн одоо хитэх өсрэлтийг бас одоо бууруулсан бас тийм арга хэмжээнүүд явсан гэж харж байгаа. За ерөнхийдөө бол одоо олон зорилтуудыг тавьсан байна уу? Өндөр чанартай хөгжлийг одоо хамгийн бас тавилаа. За тоон эдийн засгийн одоо хувийг бас өндөр өсгөх талаар зорилтууд тавилаа. За өөр одоо бас хэлж яхад одоо иргэдийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх, улсын дотоод эрэлтийг нэмэгдүүлэх талаар бас нэлээд одоо арга хэмжээнүүд авна гэдгийг илэрхийллээ. За өөр одоо харж яхад бас эрчим хүчний болоод одоо хүнсний аюулгүй байдлын тал дээр бас томоохон арга хэмжээнүүд авч байгаа гэж харж байгаа. За энэ нөгөө хоёр хурлын үеэр бас 3 том багц хууль одоо бас батлагдахаар гарч ийн гэж ойлгож байгаа. Нэг нь бол одоо экологийн одоо багц хууль батлагдаж байгаа. Хятад улс экологийн шинжтэй багц хууль батлагдаж байгаа. За мөн ард түмний одоо нэгдэл нэвтрэлийг баталгаажуулах тийм бас хууль бас батлагдаж байгаа. Нэг ард түмний нэгдлийг одоо илүү хөгжүүлэх, дэврүүлэх, нэгдлийг дээшлүүлэх тийм тухай хууль байгаа. За гуравт нь бол улсын нийт хөгжлийн төлөвлөгөөний тухай хуулийг ингээд баталхаа бас ингээд энэ ардын хуралд бас одоо өргөмөрсөн байна. Ингээд ерөнхийдөө бол 3 том багц хууль 3 том багц хуулийг одоо ардын хурлаар хэлэлцэх тийм 3000 хүний одоо энэ хурал дээр бас хэлэлцүүлэхээр орсон байна. За мөн энэ чинь жил болгон бол одоо төсвөө баталдаг. За энэ жилийн хувьд бол бүр онцгой жил 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг бас батлахаар ингээд ярилцсан байна. За иймэрхүү байдалтай. Тийм. Тэгэхээр та яг энэ хурлын талаарх бас жоохон дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд өгөөч. Хурал яг ямар одоо үе шаттайгаар явагддгийг хүү хурал дээр гарч байгаа мэдээлүүд бас хэзээс хэрэгжиж эхлэх ч гэдэг юм одоо төлөвлөгөө эхэлдэг бол. Ерөнхийдөө бол намын одоо гол хурлууд нь бол одоо намар 10 сар
11 сард болдог байгаа. Хятадын коммунист намын гол хурлууд нь. За тэгээд нутаг болгонд одоо нэг ойролцоогоор 1 сарын үед одоо маш их хурлууд болдог. За орон нутаг гэхэд 30 гаруй одоо муж ариун байгаа шүү дээ. Тэгээд тэр муж ариун болгонд одоо дотоодын нөхцөл байдлаа ярьсан. За энэ 2 дугаар хурлын төлөөлөгчөө, 2 хурлын төлөөлөгчдийг сонгох талаар тийм одоо том хурлууд болдог. За эх жилийн төлөвлөгөө, за одоо Бээжинд юу ярих вэ? Бээжинд ямар төлөөлөгчөө явуулах вэ энэ төр. За тэгээд тэндээсээ сонгогдсон хүмүүс нь Бээжинд одоо 3 сарын ихээр одоо энэ 2 хурлд оролцдог ба. Нэг нь бол улс төрөөр зөвлөдөх хурл байд, нөгөөх нь бол ардын төлөөлөгчтэй хурл байд. За ерөнхийдөө эдгээр хүмүүс нь бол Хятадын одоо улс төрийн шоник байнгын хорооны гишүүд удирдсан энэ томоохон хурлууд байдаг. Тэгээ голдуу ерөнхийдөө бол энэ жилийн хувьд бол онцгой жил байгаа. 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө баталж байгаа. За ер нь бол энгийн жилүүдэд бол ерөнхийдөө бол төсвөө баталдаг. Тухайн жилдээ яаралтай олон нийтээр хилцүүлэх томхон хуулиудыг бас энд оруулж ирж бас хэлцдэг байна. За ерөнхийдөө бол ихэнхдээ дандаа том багц хуулиуд байдаг. Тэгээд тийм учраас одоо иймэрхүү байдаг байх та. Тэгэхээр Хятад улсын бас баримталж байгаа яг энэ хүү санхүү эдийн засгийн талаас бас хоёлаа бас мэдээллийг хүргэе. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бас маш одоо зөөлөн бодлого руу Хятад улсыг чиглэх боллоо. За илүү хэрэглэгчдийн яг энэ хүү зарцуулалтыг нэмэгдүүлэхийн тулд одоо үндсэн гол зорилгоо болгож байна гэж бас тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ үүнтэй холбоотойгоор ямархуу одоо боломжуудыг бас иргэдэд ч гэдэм үү, за албан нэгж байгууллагуудад өгж явах шиг байна. За илүү татварын талаас хөнгөлтүүд үүн дээр дуртагдсан мэдээлэлүүд байгаа болоо. Ерөнхийдөө бол яг эх 5 жилд бол одоо дотоодын зах зээлийг хөгжүүлнэ, дотоодын эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн юм. Ерөнхийдөө гадаад нөхцөл байдал нь одоо энэ дотоод нөхцөл байдлаа хөгжүүлэхээс аргагүй байдал руу оруулж ийн гэж харж байгаа. Их гүрнүүдийн өрсөлдөө нэмэгдсэн байна. За мөн одоо гадаад худалдаан дээр хориг тариф, галийн тариф болоод галийн бус одоо хөндөрлүүд маш ихээр одоо нэмэгдэж байгаа Хятад улсын хувьд. Тэгээ тийм учраас одоо ийм том зах зээл дээр өөрсдийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй тийм нөхцөл байдал руу шахагдж байгаа. За мэдээж Хятад улсын хувьд бол хөгжлийн хувьд бол одоо бас далайн эрэг болоо зүүн өмнөд хэсгээр одоо өндөр хөгжилтэй баруун хойд хэсгээр ерөнхийдөө бол хөгжил арай буурай байдаг. Тэгээд энэ талаас одоо иргэдийн одоо баяжих, иргэдийн хөгжих тэр одоо юу өдөөх, за ардын иргэний болоод одоо аж ахуйн нэгжүүдийг бас дэмжих тэр тал руу маш бодлогод ер нь хэрэгжих болов гэж харж байгаа. Хэрэглээг дэмжиж нөгөө дотоод эргэлтийг нэмэгдүүлж энэ улс бас өөрөө цаашаа одоо хөгжлийн хурдан хадгалах юм шаардлагууд үүсэж байгаа. Тэгээ 4.5-аас 5% гэдэг бол энэ том улсад 20 тэрбум эдийн засгтай улсад бол бас томоохон челленж, сорилтууд байгаа даа. Тэгэхээр энийг бол бас өвлөхийн тулд ихээхэн өөрчлөлтүүд цаашдаа явагдах болов гэж харж байгаа. За одоо би түрүүнд дурдлаа тоон эдийн засгийн одоо нөлөө Хятадын эдийн засагт бол маш их өндөр нэмэгдэжээ. Тэгээ тоон эдийн засгийг хөгжүүлэхэд тоон эдийн засгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд одоо маш анхаарах болов гэж харж байна. Тэгэхээр би сүүлийн асуулт толгой танаас бас илүү яг энэ технологийн салбартай холбоотой тэр дундаа сүүлийн жилүүдэд Хятад улс яг энэ хүү цэглэхэн автомашиныг илүү их одоо дотоодын зах зээл, за түүнээс гадна бол гадны зах зээлүүд дээр бол илүү их гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ямар мэдээллүүд гарч байгаа шүү вэ? Сүүлийн үед яг энэ Хятад одоо цэглэхэн автомашин гэж нэрлэж байгаа машинууд одоо дэлхийн зөв булан бүрт бас үйлдвэрүүдэд нээж байгаа. За мөн дотооддоо бас маш их өөрчлөж тэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар ямар бодлого байх шүү вэ? Энэ илүү одоо яг тусгаалсан одоо зорилт байгаа юу? Эсвэл бол ер нь бол яг үндсэн тавьсан бас нэг ийм одоо татварын ч гэдэг юм уу одоо орчнууд бий бол өнгөрсөн мэдээллүүдээс харахад бол дэлхийд одоо үйлдвэрлэж байгаа цахилгаан машины, дүүн цахилгаан машин тутмын нэгийг бол Хятад үйлдвэрлэж байгаа. За мөн борлуулагдж байгаа машинуудын дийлэнх хувь нь Хятад борлуулагдж байгаа. Тэгэхээр Хятад улс бол нэгэнт эргэлзээгүйгээр одоо ингээд нөгөө
машины зах зээл бол шинжилж байгаа. Тэгэхээр өөрсдийн дотоодын брэндүүд маш өндөр түвшинд хөгжиж байна. За одоо жилээс жилд одоо хурд нэмэгдэж байна. За та бүхний мэдж байгаа BYD ч гэдэг юм уу те. Томоохон брэндүүд нь одоо маш их одоо машинууд гаргаж байна. Мэдээж одоо хүндрэлүүд байгаа. Одоо зарим талаар нөгөө одоо гадаад зах зээлүүд дээр одоо IT машиныг бас хүлээж авахгүй байх. Тарифын бус дарамтууд бас ирж байгаа. Тийм мэд гарч байгаа. Европын зах зээлд бол одоо Америкийн зах зээл. Гэхдээ эдийн тал бол бас үргэлжлүүлэн яриа хэлцээр одоо хийж яана даа гэж байна. Ер нь бол Хятад улс өөрөө экспортын одоо баримжаатай тийм том эдийн засаг болчихсон байна. Тэгэхээр энэ одоо 40 жил, 50 жилийн хугацаанд ийм том эдийн засаг болсон байна. Тэр утгаараа бол ерөнхийдөө цахилгаан одоо цахилгаан машин бол одоо бас эдний бас гадаад худалдааны томоохон бүтээгдэхүүн байх төлөвтэй. За мөн одоо цахилгаан машинтай холбоотой нэг аж үйлдвэрийн хэлхий бол одоо Хятад бас маш өндөр түвшинд өргөжиж хөгжиж байна гэж харж байгаа. Тийм өмнөд мужуудад одоо батарейны маш том одоо үйлдвэрүүд барьсан байна. За мөн тэрийг дагсан одоо ажиллах хүчний маш том хэлхиинүүдийг бас одоо Хятад үүсгэж байна. Тэгээ мөн тэрний одоо түүхий эдүүдийг бас олборлох, ашиглах, за литч гэдэг юм те. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг олж олборлох, дэлхийн бусад улсуудтай бас хамтарч ажиллах тийм ажлууд бас их явж байгаа гэж харж байна. За тэгэхээр та бас бидэнд маш дэлгэрэнгүй мэдээллийг бас хүргэлээд маш их баярлалаа. За их баярлалаа.